талаар нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын хорооны санал дүгнэлтийг сонсъё. Санал дүгнэлтийг улсын их хурлын гишүүн Сүхбаатар танилцуулна. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2007 оны Монгол улсын гавьяат эдийн засагч Сэндийн Сүхбаатар. дээрээс уучих. Өгшинчний явтал өснөө орж ирээ. Үлдээдэгш эрсийн сурвалжлагын юм уу нэг юм хийгээд. За. Битэрийн яриад. За. Надаас баг асуулт юм байна. За. Би хариулт юм байна. За. Тэгээд энэ сурвалжлагч юм уу сэтгэлч юм уу гэх юм байна. За. Би тэгээд нэг одоо тэр дарж байгаа юм байна. Даатгын саруу цэлмэг тэнгэрэн нарандан даатгын урга байдаг тариагаан газар тан даатгын хилээд өгдөггүй зовлон нийгмийн даатгалдан даатгын хэмнийн насны урсан даатгын Эндийн заяагаан даатгын хэмнээ насрын усаан даатгын аммар эндийн заяагаан даатгын За юу хийх гээд байгаа хөөт юм бэ? Өөрөд нь шилээс байна. Тэгвэл болохгүй. Харагдаж байна уу? Янзын царайлаг харагдчихна. Өнөөсөө юм уу? 차가웠어. За намайг Сэндийн Сүхбаатар гэдэг Монголын хамтын албаны ерөнхийлөгч Монгол улсын их хурлын гишүүн гэсэн. За Монгол улсын гавьяат эдийн засагч ийм одоо алдар үнэтэй залгуурчсан. Одоо Монголын хамтын албаны
ерөнхийлөгчээр ажиллаад 14 дэх жилдээ орох гэж байна. Тэгээд энэ настан борлуудынхаа сайн мэдлээ сайжруулж одоо өндөр амжилт гаргаж ажиллах итгэл дүүрэн байна. За сайн уу. Сайн. За тэгээ сайхан эхний асуултаа асуугаа явчих. За тийм. За таны энэ нэрийг хэн өгсөн бэ? Юу нонцгой утга байдаг уу? Энийг одоо миний нэрийг одоо манай аав л өгсөн байх. Утга нь бол тэр үед одоо Жанжин Сүхбаатар нэрд гарч ирсэн. Сүхбаатарыг Монголын ард түмэн их одоо шүтдэг байсан Жанжин Сүхбаатар гэдэг. Тэгээд ер нь Сүхбаатар нэртэй хүмүүс тэр үед нэлээд одоо олон байсан баг. Тэгээд тэр их Жанжин Сүхбаатарыг л одоо дурсан санаж хүүгээ тэр Жанжин Сүхбаатар шиг сайн хүн болоосай гэж одоо аав нь өсөж мөрөөдж одоо Сүхбаатар нэр өгсөн байх гэж боддог. За. За та хизээ хаан төрсөн бэ? 1953 он Төв аймгийн Эрдэнэ санд сумын Батхааны ард Бадынголын өөрт майхан толгой ангирт төрсөн. Үндэ. За та өөрийнхөө төрж явах үеийн талаар яриач. Тэр яг төрж явах үе бол одоо өөр ямар мэдхүү тэр үед нэг намар болж исэн юм уу? Нэг цас ударч исэн гэж аав ээж минь ярьдаг байсан. Тэгээд яг тэр үед чинь төрснийг ирчилгээ гэж байхгүй байсан үе. Тэгээд сүүлд 70-аад онд би төрснийг ирчилгээ авахдаа энэ октябрийн нэг үсгэрэн дээр очиод тэр гэрүүлийн байсагчдаар очиод за хэдэн сар төрсөн гэхдээ нэр оноо мэдчихсэн 1953 төрсөн өдөр сараа мэдэхгүй. Тэгэхээр тэнд ардын хурлын тэргүүлэгчдийн нэг зарлиг байсан. Хэрвээ төрсөн сараа мэдэхгүй бол тухайн оны 7 дугаар сараар өдрөө мэдэхгүй бол тэр одоо 7 дугаар сарын 1-ээр төрс өдрөө одоо болгож бүртгүүлж ийнэ гэсэн юм зарлиг байсан. Энэний дагуу би 7 сарын 1-нд төрсөн гэж За. асуултаа авчихсан. За та Яа 1912 онд энэ Өвөрхангай аймгийн Үлжис сумын хавцаа төрсөн юм да гэж одоо өөрөө ярьдаг байсан. За тэгээд бол одоо багада бас ганданд тоног хэдийн хугацаагаар чим шавлын сууж исэн. Тэгээд эцэгтэйгээ хаан гар дээр өсөж малж байгаа л тэгэл ер нь одоо цэргийн албанд явсан юм шиг байгаа. Тэгээд цэрэгт жолооч болсон. Чи 1930-аад оны сүүл 40-аад онд л цэрэгт татагдсан гэсэн үг шүү дээ. Тэгээд юм үндсэн мэргэжил бол одоо сүүлд цэргээс одоо жолооч болсон юм одоо хүм. Яг одоо ажил мэргэжил гэх юм бол мэдээж одоо малчин хүн. Одоо бол 10 хэдэн хүүхэдтэй айл байсан гинэ. Шарламайхан гэдэг чинь. Тэгээд тэр одоо аав ээжтэйгээ малж амьдч ийсэн. Тэгээд адуу малцаа эмнэг сургадаг, мөр үйдэг. Яг л хөдөөний л одоо тэр үеийн амьдралаар амьдч ийсэн юм юм байсан. Миний ээж бол оржийн ламцрам гэж оогтай. Тэгээд бас дээр олоола байж гаад айл өргөгдсөн. Тэгээд миний ээжийг Баян орж гэж хүн өргөж явсан байдаг юм байна лээ. Тэгээд тэр бол өргөөхөд цөөтэй тэгээд олон малтай одоогор 1000 малчин сайн малчин юм хүн байсан юм байна лээ. Тэгээд ээж маань гэртээ байхдаа одоо миний том дахыг төрүүлсэн өвгөө гэж. Тэгээд тэр өвгөө нь бол оржоор агуулдаг. Оржийн өвгөө, оржийн ламсрам гэж ээжгүй хоёр тэр одоо баян хүнээр агуулсан ийм амьдралтай байж байгаа. Сүүлд одоо автаа гэрүүл болцоос ийм л төвхтэй. Үндэ мөн одоо миний ээж малчин сайлчин ийм л одоо амьдралаар амьдарч ирсэн. За та ах トゥ хэдүүлээ. Ах トゥ нэрийн талаар та эхнээс ярьж. Би ч одоо зургуулаа. Би айлын отгон хүүхэд. Тэгэхээр миний том ах сая хэллээ тэр оржийн өвгөө хүүгээд
ээжийн одоо том хүү гэсэн үг. За тэгээд мөн одоо энэ Төв аймгийн Эрдэнэ сумд одоо сан сум одоо төрсөн. За тэгээд дунд сургуульд одоо багада сурч исэн Лүнгийн сургууль гэж байсан. Одоо Төв аймгийн Лүн сумд 7 жилийн сургууль гэж. За тэнд миний ах сургууль төгссөн. За тэгээд бас нэгтлэн бодогч хийж исэн тэр одоо дадлага курсээр л одоо төгссөн баг. Тэгээд угаасаа бол уран гартай сэлбэрч хүн байсан. За тэгээд уран сэлбэрчин өвгөөгээд урчууд сэлбэр урчуудын хороо гэж байсан. Тэнд одоо сэлбэрчнээр ажиллаж исэн. Одоо хамгийн том бүтээл нь бол Ульянов, Ленни одоо гэрүүлийн ийг одоо сэлж Цэдэнбал дараагаас одоо Орсын Бережнийн дарагт өгөх бэлгийг одоо сэлж өгчээс ийм одоо уран гартай юм хүн байсан. За дараа нь миний ах Өлзий хөөгээд цэргийн даргавь. За насаараа цэргийн албанд одоо албаж одоо дэд туранда салтайгаар одоо чөлөөнд гарч исэн. Их одоо мөн одоо дархан уран юм хийдэг. За яг зэрэгт байхдаа бол мэдээ цэргийн албаныхаа анги нэгтгэлийн захирагч энэ зэрэг л одоо ажил хийж исэн баг. Ер нь л өөрөө гарын урд үтэй одоо ийм хүн байсан. За дараагийнх нь бол одоо Жанчим ихч гэдэг байна. Одоо амьд байгаа 80 гарсан одоо ийм эмэгтэй байна. Энэ жил одоо саяхан хөдөлмөрийн говийн Улаантүмэн одонгоор шагнагдсан. За энэ мөн 7-8 хүүхэдтэй. За тэгээд артел хоршоо одоо байгууллага хөдөлთა бэлтгэл ийм одоо байгууллага нийтийн хоолнд үйлчлэгээний ажлууд хийж олон жил ажилласан ийм одоо говийн сэтгэлтэй эмэгтэй бий. За дараагийнх нь Афган донд үгээд Баянчиндан суманд олон жил ажилласан. Аймгийн алдарт яач одоо олон жил одоо хурдан мөрөж улс аймгийн одоо төрөв айраг авч ирсэн юм алдартай сайхан уяас адуумалдаг хөдөөний малчин аймгийн одоо хэдэн удаагийн авраг сумын авраг малчин одоо ийм хүн байсан. За дараагийнх нь Цэрэн Дулам гээд 10 хүүхэд төрүүлж өсгсөн ийм эмэгтэй байсан. За мөн одоо таал төгссөн энэ бол одоо сургууль соёлоор одоо явсан. За тэгээд одоо техник мэргэжлийн сургууль дэрэг байгууллагууд ажиллаж хагаад тэгээд тэтгэвртэй гараад олон сайхан хүүхэд өсгсөн гайтай үнтэй. Тэгээ отгонд би хамгийн гэрүүлийн бахархлын одоо бахархал өв соёл гэдэг бол өвдөгш хүмүүжлтэй өв соёлоо өөрсдөө зөв одоо хүмүүжиж өссөн энэ сайхан өр хүүхдүүд гэж боддог. Тэгэхээр энэ сайхан өр хүүхдүүд маань улс нийгэмдээ одоо 5 хүүхэдтэй өнштэй бий. Бүгдээрээ л одоо сайхан ажиллаж амьдарч байна. За энэ бол бидний одоо бахархал одоо Монголын нийгэмд одоо үлдээсэн том өв соёл юм да. За одоо таны хүүхэд нас ба өсвөр үеийн хэсэг рүү орж байна. Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ? Миний хүүхэд нас энэ Төв аймгийн Баянчиндан сумд одоо голд өнгөрсөн. Би 1953 онд төрөөд 3 нас гарантай байхад Төв аймгийн Эрдэнэ санд сумаас энэ Лүнгээр дамжаад тэгээ Баянчиндан сумд манайх шилжиж ирсэн юм байл. Тэгэд би одоо 3 нас гарантай байсан гэсэн үг шүү дээ. Тэгээ Баянчиндан сумд анх одоо сургуульд орсон. Тэгээ сургуульд орсноос хойш миний одоо бага нас Баянчиндан сумд одоо өдөө өнгөрсөн гэсэн үг. За таны хүүхэд насны хамгийн сайхан дурсамж нь юу вэ? Та хамгийн сайхан дурсамж нь анх сургуульд орж исэн л одоо сайхан дурсамж байдаг. Тэгээд тэр үе чинь 8 настай сургуульд ордог байлаа. Тэгээд одоо айлын отхон хүүг сургуульд оруулах гээд манай аавч хөдөө малгүйтай гүмэл аваарсан айраг цагаатай тэгээд хөдөө амьдарч байснаа сумын төвд нэлээд ойролцоод өгч буугаад тэгээд гүмэл аваарал адуу малтайгаар байгаа шүү дээ.
Тэгээ намайг сургуульд явуулах гэж тэгж сумын төв төхөж бууж ирж ирсэн юм билээ. Тэгээд би анх сургуульд орохдоо нэг жижигхэн ярга даагуулсан. Нэг Монгол дээлэн дээр газ төв зүүцсэн. Тэгээд тийм ширин цүнх гэж байхгүй шүү дээ. Одоо өөргөч гэж байхгүй шүү дээ. Даавуугаар дайланбар нэг 3-5 гошуу тэр дааван цүнхэн дээр оёод өгсөн. Тэгээд тэр ингээд даавуугаар хүч хийцэн тэрийг үүрэл. Тэгээд дааган дээр унаал хүүхдүүдтэй нийлээл сургууль дээр ирдэг өглөө. Тэгээд даага сургуулийн гадаа шангийн модноос уучил тарахаараа даага унаад уралдаад л гэрлүүгээ тавьдаг. Энэ нь одоо санаанаас гардаг их сайхан юм нэг санагддаг. Тэгээд яг сургуульд орох чинь Баян Чандун суманд 2 давхар байшин ганцхан байсан шүү дээ дээр. Дээр үе юм байдаг гэдэг тийм. Миний хүмүүдэн шүү дээ сургууль. Тэнд би сургуульд орж исэн. Тэгээд нэг давхарт 1-р ангийг оруулсан юм байна лээ. Тэгээд би яагаад ч нөгөө 19 дугаар анги 7 жилтэй л байгаа шүү дээ. 7-р ангийнхан дээр чинь том ах эгч нар намайг өхөөрдөд готлоод 2 давхарт гаргаад тэгээд би төөрөөд өөр ангид оруулчихаар анги олохгүй өлөхгүй юу. Тэгээд намайг өөлүүлээд тэр нөгөө ах эгч нар маань багш нар загнуулаад хөөхд өөлүүллээ гэд. Тэгээд анги олохгүй төөрч тэр сургуулийн алтан босхыг алхаж одоо тэгээд сурагч болж исэн. Тэр үед их сайхан санагддаг юм да. За. Таны гэр бүл болон найз нөхцийн таныг ямар цаан ааштай байсан гэж дурддаг вэ? Гэхдээ намайг найзууд тэр гэр бүлийн тэр цагаан зайлган зантай зүггүй цагаан зүггүй сахилахгүй гэсэн юм томьёолдог байсан. Өөрөөр хэлбэл их одоо агиамарсан гошин дандаа антонийг шоглож инээлгэж явдаг. Тэгээд сургууль тогтнол дандаа охтуудыг шоглдог, цаашлуулдаг. Одоо 2 охин зэрэгцээ сууж хат ард нь сандалтай өсийг халбаад боочих жишээтэй өмүүлдэг. Тэгээд хэрэгээрээ болоод цагаан зүггүй гэсэн хошин шоглоо марсан тийм зантай хөвгтэй байдаг гэж ярьдаг байсан. Эцэгтэй таныг хэрхэн хүмүүжүүлдэг байсан бэ? За их хоёр бол айлын одоо баг учраас намайг их хэрэглүүлж исэн. Одоо өстө алган дээр бөмбөрүүлж өсгсөн баг. Нэг ч удаа би загнуулж үцээгүй мэдээ олсноос хойш харин намайг нэг 3 настай байх юм уу нэг орлоод ахаар аав уурлаад тэр жоохон хүүхдийг 3 настай хүүхд явах жоохон юм чинь алгасан чи авдар мөргөд унжсэн гэж ээж минь ярьдаг байсан. Мөн хүүг минь алж гисэн гэд. Тэгээд аав тэрнээс хойш тэгээд мөн хүүг тэнийг юм шиг одоо алгах шахсан гэдэг намайг загнадгүй. Тэгээд одоо айл ятган хөгж юундаа загнуулах гэдэг. Дандаа л одоо амттай юм эдэж уусан дээр тэр үедээ л одоо амттай юм чинь тавар байлаа шүү дээ. Тэгэл хамгийн гоё ястайхан хувцас үнсэн сайн мар унсан тийм л одоо эрхэл хөвгт байсан та. Та багтаа юу мөрөддөг байсан бол? Одоо баг бидний бичнэх мөрөдлгээд одоо шиг энэ мэдээлэл аваад нэг тийм мэдчихсэн сурчсан гэсэн тийм одоо нэг багын мөрөдөл гэж одоо юу аах вэ? Би нэг цэргийн дарга болох юмсан гэж бас их боддог байсан. Тэр ах минь цэргийн хувцастай байдаг байсан болохоор тэр нь гоё санагддаг байсан, гоё харагддаг байсан юм. Тийм хувь юм л бодлого байсан. Түүнээс нэг мэрэгжлийн хувь тийм мэрэгжлийн хэмжээтэй гэж жижиг юм гэсэн нэг мөрөдөлд хойд байгаагүй гэж байна. За тухай чинь юм хомс байсан бах. Ихтер нь тоглолтоо байсан тоглоом наадам юм би юу тоглож мөрөдөг байсан бэ хүүхд тахтай. За тэр одоо матик гэдэг нэг тоглоом байсан. Нэг бомбог мотор зохиод тэгээд тэрнийг хойноос хөөцөлдөг. За тэгээд лото гэдэг нэг юм байсан. За тэр нь бол одоо нэг мод энэ байдлаар өөр тавьчаа тэрийг зохиж хонс тоглодог. За тэгээд л одоо нөгөө хөл юм ба. Систем тоглоно. Тэгээд зэрэгтэй хөвгдөс нэг систем тоглох. Дээс тоглоно.
Тэгээд яг нэг олимпиад тоглоно шүү дээ. За таны бага насны чи хамгийн сайн найз нь хэн байсан бэ? Тэр найзаа дурсаач. Бага насны чинь багангид байх чи одоо ч гэсэн бид нэр үерхэд яваад байгаа Баянбат гээд сүүлдээ манай ангийн дарагч болсон баг сургууль тэр найзтайгаа их тоглоснаад одоо ч гэсэн холбоотой байдаг. За. Юу нөхөн болгонд айдас гэдэг хүүхд байх тэр хамгийн их айдаг байсан зүйл чи юу вэ? Тэнгэрийн дөө. Тэнгэр дуурхаар л одоо хамгийн хөлс цутгаад л ээжийнхэн сугандаа гурал тэгэл бит ороод өвчдөг. Тэгээ нөгөө ээж өвгөө минь хөлсгөө очлоо гэл. Тэгээд тэнгэрээр л өөрөөс нь гарахгүй шүү дээ хайгаад. Тэгж яадаг байсан. За таны хамгийн их хүндэлж биширдэг том хүн одоо хүүхд байх үед чи хэн байсан бэ? Тэр ч одоо хамгийн хүндэлж биширдэг хүн бол мэдээж одоо аав минь байж таавал одоо хүндэлж биширнэ. Зүгээр ажилд орсноос хойш л одоо цэдэн балдаргыг хүндэлж явдгийг биширч явдгийг. Одоо хийсэн бүтээсэн юм бодоход одоогийн төрсгийн удирдлагуудтай зэрэгцүүлээд үзэхэд тэр хүний хийсэн бүтээсэн юм л одоо гайхалтай. Бид нар бол тэр үед залуугаар ачи албан хаагч болсон. Тэгээд тийм л сэтгэл балдаргыг зүтгэж биширч явдаг байсан да. За таны багахын тэр гэр бүлийн ер нь амьдралын төвшөр нь ямар байсан бэ? Тэр ер нь айлууд нь бүгд адилхан байдаг гэсэн үү? За ер нь амьдралын төвшин хоёр идэхгүй хоосон анахгүй. За тэгээ манайх бол үндсэндээ хангалуун амьдралтай байсан гэж хэлж болно. Яг л одоо ах эгч нар томорцсон, тусдаа гарцсан. За тэгээд би одоо айлын жижиг ганц хүүхдийн идэж хэрэглэх өмсөж зүү хоол унд бол одоо хангалттай байгаа шүү дээ. Тэгэхээр бол тэр үеийн одоо социализмын үеийн хэмжүүрээр бол тий. Одоо өдрийн сарын цалин өдрийн амьдралаа яаж салгуулдаг байсан. Тэр л үеийн л одоо амьдралаар амьдсан хүүхэд шүү дээ. За та өсвөр насндаа өөртөө тавьж ирсэн зорилго гэж байдгүй. Тэр талаар яриач. Одоо яг өсвөр насндаа бол би ер нь үнэн чөтгөр амьдралтай хүн тодлоо хэлэхгүй. За тэгэл өнөө тавьсан ажил зорилгоо ямар ч юм биелүүлдэг тийм л хүн болно гэж одоо тэр чинь ах нараараа эгч нараараа бахархдаг. Тэдний одоо хүндэж явдаг сайн ажилтай хүмүүс байна шүү дээ. Одоо туршлагатай мэдлэгтэй чадвартай тийм ахмад хүмүүсээс доорол авч амьдрын л гэж боддог байсан. За 3 дахь гэсэн бодлогол ба сургуулийн чинь талаар юу гэж ярих юм аа? Сургууль. Тийм. Сургуулийнхаа сая үед ярьсан гэхдээ одыг нэмээд яриад юм гэсэн. За таны 10 жилдээ хамгийн анхны хичээлдээ орсон өдрийн дурсамж байдаг үү танд? Юуны анх одоо тэр 1-р ангид ороод тэр хичээлийн хонх доорч хийсэн тэр юм одоо жигснэс сонсогддгийг. Тэр үе хонх гэж мэдэхгүй. Хонх зохио сургуульд орно гэдгээ мэдэхгүй. Тэгээд тэр үед л одоо хэлж ийсэн ингээд энэ хонх дуурахаар л тэгээд анги руугаа орно шүү гэж. Хонх дуурахаар ингээд завсралдаг ч юм уу. Тэр үе л одоо их сэтгэл бодогдоод идэв шүү дээ. Гоё юм шиг. Гоё л доо. За таны хамгийн дуртай хичээл чинь юу гэсэн бэлээ? Тооны хичээл байсан. Айлгуур математик. Тоонд одоо сайн тооны хичээлд их сайн байсан. Тэр үед ялангуяа 6-7 дугаар ангид математикийн хичээл ороод тэгээд тэр хичээлэр чинь юу яа? Математикийн багш энэ биш гэдэг нэг багш байсан. Тэр одоо 7-5 гээд байдаг шүү дээ. А квадрат, Б квадрат нэг квадратын томьёо гэх юм тий. Тэр томьёог ичмэл яц хийжлүүлдэг. Тэгээд чинь задраад бодлогонууд боддог.
тэрийг одоо чийжлэхгүй бол ингээд шугам барьсан толгойроо тогшдог. Зодохгүй л байсан даа тэгэл. Тэгээд тэр бол ер нь дараагийн хичээлүүдэд тооны хичээлүүд сайн сурахад их нөлөөлсөн. Таны хамгийн дургүй хичээл юу байсан бэ? Яагаад? Бүх хичээлээ дуртай байсан эсвэл та? Нэг дургүй хичээл гэж нэг байгаагүй. Гэхдээ тэр нэг Багшаасаа шалтгаалах уу? тэг хөдөлмөрийн хичээл гэдэг нэг гар юм хэлэгдэг байдаг. Технологи хичээл юм шүү дээ. Тиймэрхүү хичээл ордог. Тэр нэг жоохон дургүй байсан даа. Бусд нь бол айгүй. За та онц сурлагтан байсан уу? Би хичээлдээ бол ер нь сайн байсан. Тэгээд бага сургууль ангууд багтаа нэг шууд онц сураагүй. Тэгээд би юуны 8 дугаарыг төгсөх жилээ техникум төгсөх жилдээ бол дандаа онц сурч байсан. Их сургууль би 75-ийн чанараар онц төгссөн. За сургуульд орсон тэмцээн арга хэмжээний дурсамж байдаг уу танд? Сургууль Хойд ер нь тэмцээн уралдаан болох уу? за сургууль дээр бол ялангуяа санаагийн сургуульд орсон тэр жилүүд бол одоо энэ гүйлтийн тэмцээн, холын гүйл, тэгээ сагсан бөмбөгийн тэмцээнүүд, гар бөмбөгийн тэмцээнүүд их болдог байсан. Тэгээ тэрэнд өндөр нураатай учраас гар бөмбөг тоглодог. Тэгээ тэр спортоор сургуулийн төвшөнд бол сонирхолтой хичээлдэг байсан. Та энэ сургууль тахта нийгэм идэвхтэй оюутан байсан уу? Нийгмийн Сургуульдаа, идэвхтэй суугч байсан. Нийгэм. Тийм. Одоо тухайд одоо шиг оюутны албаа сургалтын зөвлөл мөнгө гэж байх уу? Тухайд. Ойлгоо яах вэ? Тэр нь та явдаг байсан уу? Сургалтын оюутны зөвлөл гэж байсан гишүүн байлаа. Эвлийн сургуулийн эвлийн байгууллагын одоо идэвхтэн сонгуультан байлаа. За тэгээд сүүлийн үед бол ангийн дарга хийсэнтэй. За сүүлийн асуулт. Боловсрал таны амьдралд яг ямар ач холбогдолтой байсан бэ? Энэ талаараа та ярьж. Тийм боловсрал эдийн засгийн боловсрал би анх эзэмсэн. Тэгээд яг энэ мэргэжлээрээ би анх одоо Монгол улсын сангийн яамд мэргэжлээ эдийн засгчаар ажилласнаар хөдөлмөрийн гараага 19 наснда эхэлж ирсэн. Тэгэхээр энэ мэргэжил миний ажил амьдрал сайн сайхан явах өнөөдөр хүртэл одоо намайг ийм мэргэжлээ одоо ажил амьдралтай сайн сайхан явуулж байна. Таны анхны ажил тань юу байсан бэ? Их сургуулиуд төгссөн биш ер нь одоо яг танд амжилт. 1972 онд санхүүгийн сургуулийн 3 дугаар курсыг төгсөөд 1 жилийн дадлага хийлэгдэх байсан. Өөрөөр орон тооны ажил хийлгээд тэгээд жилийн дараа ирж шалгалтаа өгч төгсдөг ийм сургалттай байсан санхүүгийн сургууль. Тэгээд 72 онд дадлага хийхдээ сангийн яамд анх одоо ажилд орж ирсэн. Дадлага хугацаа. Тэр үед тэгээд дадлагаар авахд бас мэдээж шалгуур байдаг гэсэн баг тийм. Яг нэг сурлага сайтай онц төгс учраас сайнуудаас нь шилээл сангийн яамны аппаратад дадлага хийлэхгүй. Тэгээд санхүүгийн хянан байцаах газар гэж биш сангийн яам. Тэнд улсын байцаагчийн орон тоон дээр 1 жил дадлага хийгээд тэгээд үргэлжлээ сангийн яамд сургуулиуд төгсөд ажилласан. За. Таны ажлын анхны өдөр ямар байсан бэ? Ажлын анхны өдөр том дарга нар ах нар гişнэрийн дунд ороод бүгдээрээ одоо зангаа зүтсэн гой утастай тэгээ том ширээний ард суусан тийм хүмүүс дотор ороод ажиллахад надад одоо боломжтой зэрэг гიშгэж чадахгүй тийм айгаад нөгөө томчуулаас тэгж л одоо анх ажилтан болох дөрөв эхэлж ирсэн. Тэгээ хийж чадах юм байхгүй амтны хийгснэг хийгээд бичиг цаасан сайсан зөөгөөл за энийг бичгэвэл тэрийг оолж бичээл
Тэгээд тиймэрхүү л одоо ажил эхлэж амьдралж байна. За. Таны хамгийн удаа ажилласан газар тань ямар газар байдаг вэ? Одоо мэдээж нийгмийн даатгалах энэ салбарын талаар та яриач. Тийм. Би ч одоо Сангиамд нэг 2 жил ажиллаад тэгэл 1974 онд хөдөлмөр зайлуулсны улсын хороогийн улсын нийгмийн хангамжийн газар шилжиж ажилласан. Тэгэл энэ ч одоо 2004 он хүртэл одоо 30 жил гараа ажиллаад зөвхөн одоо нийгмийн хамгааллын нийгмийн даатгалын салбарч шүү дээ. Та ажлынхаа хамт олонны талаар дурсвал. Тий одоо эхлээд Сангиамд ажилд ороход дандаа том мэргэжилтэн тийм хүмүүстэй ажиллаж явахд бол одоо их юм сурдаг. Их сайхан тэр хүмүүс чинь одоо хүн загнахгүй, аашлахгүй дандаа ингэж хийж сургадаг. Тийм нэг сайхан ахмад үлгэр дуурайг үзүүлдэг хамтдаа ажилласан. За тэгээд дараа нь одоо нийгмийн хамгааллын салбарт орж ирээд тэгэл тасгийн дарга, хальцын дарга, хурган дарга одоо олон жил хийсэн. Мэрэг зарчмаараа тий. Тэгээд л одоо тэр үед ч одоо бас тодорхой хэмжээний хүмүүсийг удирдсан шүү дээ. Тэгээд 1994 оноос улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаад тэгээд одоо Төв орон нутгийн 1000 гаруй хүнийг одоо өдөртөн зохион байгуулж улсын хэмжээнд энэ нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг гартан зохион байгуулсан хамгийн дурсгалтай үйл байдаг та. Таны хамгийн хүнд ажил ямар ажил байсан бэ? Одоо тань санагдаж байгаа хэрэг. Хамгийн хүнд ажил бол энэ нийгмийн даатгалын багц хуулийг анх удаа боловсруулж улсыг хурлаар батлуулах ажил дээр өдөр шөнөгүй сууж их ядарч байсан үе байдаг. Тойд одоо энэ чинь бол том хууль шүү дээ. Одоо энэсээс зүгээр 30 гаруй жилийн тогтолцоо хувирын явж шүү дээ. Тэгэхээр тэрийг анх одоо хууль дээр нь босгох, олон улсын байгууллагын дуршлаг судлах, гадаад дотоод явах, тэгээд Монголын хөрсөн дээр буулгах, тэгээд цаасан дээр бичиж хууль болгох, тэгээд батлуулах энэ процессыг бол нэг хэрэгжүүлэхэд 5-6 жил бол тасралтгүй ажиллаж исэн тэр их хүнд үе байсан. Гэхдээ хамгийн сайхан үе байсан. Та мэрэгчлэрээ бахархдаггүй. Мэрэгчлэр бахархаар барах уу? Бахархын дээр бахархаж энэ ч одоо намайг өдөө зэрэгтэй энэ мэрэгчл юм санхүү эдийн засгч мэрэгчл минь тэтгэж энэ мэрэгчлэрээ ажиллаж улс нийгэмдээ юм бүтээж за тэгээд Монгол улсын гавьяат эдийн засгч хүртэл цолыг хүртэж явна бол энэ мэрэгчлэрээ бахархаад баршгүй гэсэн үг шүү дээ. За та хэрвээ мэрэгчлээ арай өөрөөр сонгох боломж байсан бол ямар чиглэлээр суралцах байсан бол ямар мэрэгчлээ болох байсан бэ та? Тэгж ер нь бодож ирсэн үү та? Гэхдээ би ер нь цэргийн даргал болох байсан юм бол гэж бодсон шүү дээ. Одоо бол нэг генерал авсан байж байгаа шүү. Яг бол хайгаад аваад. Нэг төгсөн шүү. Генерал. Тий та надад ярьсан шүү. Тийм. Дотоод нэг хамгаалах яам гэж хэлээд ихэд судлаад үнс сугсарыг судлаад энэ нарийн судлалт юм ээ. Тэгээ намайг санхүүгийн албанд нь аваа ирээд өөрөө энийг зөвшөөрлөөд дарга нар нь зохиод тэгээд Сангиамн дээр хурц ирээд сайдруулалтаа танилцуулсан чи чамаг юу гэж явуулт ингээд загнаад энэ чамаг дэжээ очихсан гэдэг намайг явуулаа. Хэрвээ зөвшөөрсөн бол цэргийн хүн болох үстэй. Цэргийн хүн болно шүү дээ. За залуус одоо өөрөөс нартай та мэрэгжил сонгоход зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөө өгөх вэ? Та өөрийн жишээн дээр тайлбарлах. Одоо яг чинь одоо энэ өөрөөс нас чинь олоолаа шүү дээ. Олоолаа. Тэгээд одоо цаг үед үл яг тийм мэрэгжил сонгож хэлэгдэх гэсэн. Гэхдээ одоо нэг орчин төлөвлөж болдог болсон. Одоо эсвэл хиймэл аюу хаанч байд. За тэгээд тэр чи юу гэх тэр би ер нь одоо мэрэгжил эзэмшээ тэргээрээ яг ажиллаж амьдарч чадах юм уу гэдгийг орчин тооцох хамгийн чухал шүү дээ. Тэгээд тэр хэрэгцээ тийм мэрэгчлээ сонгох хэрэгтэй. Тэр жил зөвлөмж.
Түүнээс одоо чи эмч бол, чи багш бол, чи эдийн засагч бол гэж одоо тулгын шаардж болохгүй шүү дээ. Зөвлөж болохгүй. За 5 дугаар хэсэг гэр бүлийн амьдралын талаар ярих юм байгаа байлаа. За амьдралынхаа хамтрагчийг хайртай амьтаа хэрхэн танилцсан бай та? Энэ талаараа яриач. За энэ амьдралын алтан босгыг алхаж явна гэж ярьдаг. Амьдралын ханаа сонгоно гэдэг бол хамгийн чухал асуудал. Тэгээ сонгон сургуульд сурч яхад алтан цэцгийн маань нэгдүгээр курст байсан. Тэгээ хоёрлуураа би нөгөө нэг жилийн дадлагаа хийгээд бас мэдээ сангийн амд ажилд орсон. Тэгээд анх сонгосон нь бол сургуулийн бүх ангийн сурагчдын дүнгийн доор тавьдаг. Ч6-ыг наагаад тэгээд хичээл юм дүнгийн тавьдаг. Тэгээд нөгөө охтууд доод ангийн охтуудын зургийг хараад энэ он сурдаг ингээл жаалан цэцгээд өсвийн 1-р ангийн дарга юм гинэ. Хоёрлаа гэж хэлдэг. Өөрхөн алын нүттэй ороо явж тэгэл яагаад доороос зургийг авч авч дуусгал болгож яваад тэгэл тэр танилцсан тэгэл ханаас нь явсаар гал бас нэмж хааштай охин байсан шүү дээ. Мөөгийн тоохгүй тэгэл захиа үчид чинь олон цэцэг олон бол судаан цэцэг хаврын учрахж байгаа охтод олон боловч одоо учралч юм ганцхан юм тэгээд бичижтэй тийм мод байсан захиа. Тэрийгэ дөрвөлж ихэд хүүхдэд амжуулаад өгчлээ. Хариу илтгүй байгаа. Чичнээ сурцаа өнгөрсөн. Тэгсэн чинь амьдралын ханаа олно гэдэг бол харанхуй зүү хаяад олохтой адил гэсэн ганцхан зураг юм биш төгсөн. Зөвшөөрлөж байдгүй тийм биш. Тэгэж явсараа тэгээд хоёлаа ойлголцоо. Тэгээд хайртай дуртай бол тэгээд суусан да. 1972 оны 6 сарын 15-нд гэрүүлээ баталжсэн биш. Би ихтэй нэг юм сонсч ирсэн. Та ингэдэг нэг баг залуу байхдаа эмээг ингэ найрах гад араас нь гүүгээд тэгээд юу л гэрт нь очиод сайхан бүр танилцсан юм шүү те. Тийм биш ингээд бүр аав ширтэй л манай тий. Эмээ өдөр өссөн шүү дээ. Тий. Та борайна өдөр. Тий. Сангийн ачхад манай техникон хч явдаг. Тэгэхээр хоёр дугаар курстэй сангийн ачх яваад би нөгөө яваагүй төгсөх ангийн хөгч. Тэгээд захиа занаа бичдэг хариугийн хаяа юу нэрдэг тийм байгаа. Тэгээд гэрийн мэдж аваад 500 байсан. Тэгээд нөгөө хоёрын өдөр шууд дараал өөрөөсөн чинь чихтэй гэж сангатай хоёр багш юм байна. Тэгээд нөгөө ажиллагч ногоог нь арилгаад гурил зурсан гурдын нийлдэл. Тэгээд нэг хоёр эмээ хоёс намайг хүлээж болчихсон. Миний хуяас орооч ирээ хоолоо идэхгүй байл. Тэгээд гурил илдээд би яг тийм сонсчихсан байхгүй. Тэгээд тэрийг хэлж байгаа. Сайн доггүй. Тэгээд тэр хүүн зааж гэн. Ингэж илдгээл баасаа гэдэг чинь. Тэгээд төмсийг ингэж гიშгэлгээл хоолыг зааж гэдэг. Тэгээд биш одоо сэстэй олон гэдэг үн чинь дороос болох. Тэгээд эргэтнээс оцсон. Тэгээд бараг болсон шүү дээ. За та анхны болцоогоо санддаг уу? Сандгүй яах вэ? Яаж болчих вэ? Анх одоо нэг каноны билет аваад 2 төгрөг байлгүй да. 5-3 төгрөг байлгүй. Тэгээд билет аваад тэгээд хараа үзсэн бэ. Тэгээд техникийн төлөвлөлт гэрэнт хэмжсэн 500. Тэгээд нөгөө каноны билет өгсөн чинь нөгөө тийш ураа хайчлаа. Оо, яаж байгаа. За хайчлаа. Үзэхгүй л гэж байгаа. Тэгээд хоёлаа олж ирсэн. Тэгээд дараа нэг урсч хоёр орохгүй шүү дээ.
дараа бэлгэн үүж шүү дээ. Зөө. За хизээ хаан гэр бүл болсон бэ? Ер нь тухайд 20 морин гэж юм нэг төрөл байгаа гэх тээ. Чинь 20 гэж одоо та нар сая ялтаа 20 хийж байгаа. Тэр үе чинь манай аав ээж маань нас орсон. 73 нас орсон. Тэгээд бид чинь өөрөөр яваад байдаг манайхаа нэг орж гараад тэгээд эмийг нь одоо тэр үе чинь нөө гойх ёстой ш одоо их орол тэгээд гойсон ч байхгүй гэр орон зүлсэн байхгүй тэгээд би нэг сангийн ажиллажсэн чинь сангианаас ажилтнуудаа тэр хөлсөөр өгдөг байсан шалан дээр түрээсэр гэсэн үг юм байна тий шалан дэдэн дөрөв давхарган дэдэн дөрөв гэдэг ингээд хураамжтай тэгээд тийм сангийн гэр аваад тэгээд хоёул яах вэ цагаа нөгөө их цагаар тавиад тэгээд аавд манай дэсний идэгсээс оруулаад тэгээд гэрүүл болж ирсэн. Тэгээд нэг гэрт орох нь бол талан гурван талбар болсон багтаа. Гэрүүлийн хамтдаа тулсан сорилтууд гэдэг асуулт байна. Энэ нэр та мэдээж хүний амьдралд олон асуудал байна. Сорилт гэхээс амьдралын одоо шалгуурууд их тулгарч ирсэн. Ойрхон хүүхдүүд гол хоёр нэг насны зэрэгтэй нэг нас нэг 3 сарын зэрэгтэй ч үлээдэг гэдэг өлгийдэл гэсэн үг шүү дээ. Тэгээд дараа нь орхон мөн оролцоод ирсэн. Тэгээд 3 боршоо зэрэг тавиад ингээд баалгадаг шийдэлтэй. Тийм юу вэ? Тэр л одоо тэр сорилт шүү дээ. Тэгээд гэрт. За тэгээд өглөө хүүхдүүд чинь өглөө юу яа шөнөөр үүтгэж тэгээс үг нь халааж өгнө. Тэгээд өглөөгт болсон гал төлнө. Тэгээд мод төрөө тусах тэгээд хоцодон угаах. Тэгээд ажилтаа хоёулаа ээж эмээний ээлж ажилтаа би одоо яамны албан хаагч. Цагтаа ажилтаа очих хэвээр. Тэгээд энэ эмээ өвнөөс нь тусдсан болж ижил энэ хэдийг өсгсөн. Тэгэхэд бол одоо амьдралын сорилттой шантруулсан дарахаа тийм үеүүд байслаа таарна шүү дээ. За хүүхдүүдтэй ер нь хүүхдүүдийн хандлаар та яриач. Тий яг миний Ер нь зааш нь ер нь ямар хүүхдүүдээ тий. Тэгээ миний хоёр ууч нь алцаа нэг насны зэрэгтэй. Тэгээс эхлэхгүйд бол аюулаас эхлэхгүйд хүний хүүхдүүд бол аюулаас одно Нийлж байгаа. нийлж байгаа чинь за тэгээд өмөлөл тэгээд одоо энэ аюулаас хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэргээс илүү өмөлтэй тийм үү аюулгүй. Тэгээд тийм өссөн тэгээд сургууль соёлд ороод тэгээд орхон чинь нэмэгтэй болохоор хоёр ах нь хар сухантай болно. Тэгээд нэг өдөр сургуульд нь өргөд өглөө гэсэн чинь орны цаан даваад өсөйг боогод сургуульд нь явуулсан байсан. Боолт болдог юм. Тэгээд нэг хайцсан болов. болохгүй байхгүй. Тэгээд орны даваад нэг охины өчиг энэ нэг хоёр даваад тэгээд ээж нь үйлчилсэн охины ингээд тахтай таа иргээд тэр мэтэрч тийм зэрлэхгүй өгдөг байсан шүү дээ. Тэгээд юу яа үлээ гараад явна усаа унгаад хотгоос нэрч явна шүү дээ. Тэгээд ороо ирнэ шүү дээ. Нийл ус мус гэдэг. Тэр чинь битэн тусаа хийгээд нааш явахдаа тоглоод ирэхгүй тэгээ усаа төр тоглосоор гал. Тэгээд асуутан сайдар болно. Годон тоглоно тасар хэлээ үүднүүд цол шараа байны тал шараа гарч шүү дээ. Тэгээд орцын одоо угааж тэгээд асуулахгүй банд нэс хэцүү шин. Тийм дээ. Жижиг бол имээ дээр өссөн тий. Жижиг чинь бол орой мэдрээ. Өссөн дээс үлдээ нөгөө орой байна. Сөр тавдрагаас. Сухад толооч хөрлөө тэгэл манайд ирсэлтэй. Тэгээд зэмэрүүгээ тэгээд нөгөө зургт тэнд ашаа байсан. Тэгээд манай 14 дугаар байсан. Тэнд дөрөвдүгээр хоол байранд орсон. Тэгээд цанхаа нөгөө гэрлүүгээ хараад санаалт гэдэг тийм үгтэйс. Энэ үдэрч Сандаг байсан баг тий. нөгөө хоёр хөшөө санаад авах. Оттой тэгэлэр яаж. Ямар хүүхдтэй. Стажикки ирэх байсан баг. Одоо чи нангасны одоо чи ирэх байсан дөөр нэг цэцэрлэгт яа. Тэгсэн чинь цэцэрлэгээс миний охин оргоод
Өөх. Тэгээ нөгөө багш нар мэддэг байгаа. Тэгээ энэ одоо үнх хаах нь байдаг шүү дээ. Тийм. Имийн дүү тий. Тэр манай хөрөж яваа таарсан чинь одоо явж ирэх хүү чи яагаад энэ явж би гэртээ харъя. Мандаас солигээд мандаас нь шийдсэн. Тэгээд цэцэрлэгээс ингээд алгасаар гарцсан байна. Тэгээд нөгөө мандлын хөрж тэрийг тэгээд зураг авахс өөрхөн зураг байдаг саруу дээр өөрөө зураг авахс би даасан нэрэлтэй тийм өөрхөн хөвгтэй шүү дээ. За та хүүхдүүд өсөхдөө ер нь юу чухалчилдаг байсан бэ? Гэхдээ хичээл номын хийлгээ шүү дээ. Нэгдүгээр ангид эднээс ороод тэгэл гэрт өнөөс нойл утснууд ингэж хэлж байгаа нөгөө цагаан толгой сүнүүдийг чинь ингээд Б гэдэг нөгөө 35-аас чинь өлгөж шүү дээ. Тэгэл нэг угаасгч мод өрсөн энэ ямар өсгөө гэл тэгэл угаасгч багшаа нөгөө өсгөө заална. Тэр хамгийн гол нь одоо эрдэм хичээлдээ сайн сурах идэвхтэй байх. Тэр нь л одоо гол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Энэ гэр бүлийн үндэс гэж юу та юуг ойлгодог вэ? Энэ талаар ярьж. Гэр бүлийн үндэс нь ч одоо гэр бүл хоорондын юм нэгтгэл асуудал шүү дээ. Ийм хоёр гэдэг хоорондоо эртний байртай, биенээ хайрлаж мэддэг, зөв харьцаатай, соёлтой байх хэрэгтэй. Тэгэхээр өөр хөгч нь аав ээжийг л аваад шүү дээ. Аав ээж нь хэрэглээд чи ганцлалтаа л явж ямар байдаг байх вэ? Тэр утгаараа тэр биений хүндлэх ах гэж нараа хүндэтгэх, аав ээжигээ хүндэх, бид нар өөрснөө хөгжүүлээ хүндэх тийм сайхан удамжтай байсан учраас тэр сайхан зам үйл илдэг заруу зан жанар хөндлөл ёслол тэр бүхнийг л одоо эрхэлдэг байсан. Гэр бүлийн гол ноён нөрөө чанарын шүү дээ. Та гэр бүлийн хин нэгнээр бахархдаг уу? Гэр бүлийнхнэрээ бахархдаг уу та? Хин нэгнээр одоо гэр бүлийн бүх хүмүүсээр бахархдаг. Хамгийн гол нь дэж тэмээгэрч бахарх нь сайнтай. Сайхан их настай суусан. Тэгээд олон жил тэр хамт амьдлаа. Тэгээд тэрээс гарсан 5 хүүхэд бол өстой цэцгийн нийл биш 5. Жинхэнэ гарын 5 гурвш өвдөгч соёл болсон соёл мөчлөлтэй ийм сайхан хүүхдүүдтэй их настай бахархаж байна. За зурдаарч болохоор хувь хүний үнд зүйл зан чанарын талаар бид нар мэдчих гээд байгаа таны талаар. За тэгэхээр юу юм бэ? Ер нь та өөрийгөө ямар хүн гэж тодорхойлох вэ? За тэгэхээр ивэл өгдөөс эцгийнхээ хүндэлдэг үнэн чадвар хийсэн ажил бүтээсэн зүйлдээ чин сэтгэлээсээ ханддаг ийм л шолон шодрох хүн л гэж бодож байдаг та. За таны баримтлагдаг амьдралын зарчим нь юу вэ? Амьдралын зарчим бол аливаа асуудалд чин сэтгэлээсээ хандах. Худал хуурмаг аливаа үйлдэлээс зайлсхийж хүнээ хүндэж үр хөвгтийн зөв болсон хүмүүжүүлж энэ нийгэм сайн үйлс бүтээхэд төлөө чин сэтгэлээсээ одоо хүсэж мөрөж явдаг ийм зарчимтай байна. Та өөртөө хамгийн их итгэж урам авч ирсэн үеийн талаар яриач. Хамгийн их өөртөө итгэсэн үе бол байлгүй яах вэ? Жишээл одоо нэрхэлсэн ажилдаа амжилт гаргах шиг одоо сайхан байхгүй. Эдгээр нийгэм даатгалын тогтолцоог анх үүсгэн бий болгож нийгэм даатгалын багц зүйл анх батлагдж хэрэгжсэн тэр мөчөл бол амьдралын хамгийн бахархалтай ийм одоо цаг үе гэж мөнгөд одоо баярлж байна. Амьдралын хамгийн том сургамж
талаар яаж. За амьдралын сургамжил алдаа болгоноос сургамж авч явах хэрэгтэй. Хүн бол дандаа онж зөв нэг чигээрээ амьдрал гэж байхгүй шүү дээ. Алддаг болдог. Тэгээд хүний амьдралд алдсан одоо бас хийх гэсэн үгсийг хийж чадаагүй дотоод хөлнөг ийм үйлдэл бол байдаг. Тэгээд нэг л одоо дахин татахгүй байхын төлөө өөр хүүхдээ сургаж явдаг та. Хүн хэцүү үед өөрөө хэрхэн зорж болдог вэ? Ер нь одоо хийсэн ажил бүтэхгүй тулгамдсан бэрхшээлтэй сэтгэл готормаар ийм үйл тохиолдог. Тэгэхээр заавал ард нь гарна шүү. Энэ ажил бий л үтэй өөр над хэн хийж өгөхгүй гэсэн ийм орон зайг өөртөө одоо хэлж явдаг. Тэгээд бүтэхгүй болохгүй байгаа юм тодорхой цаг хугацааны дараа олон бүтэн гэж бодохтой зэрэг тэр болохгүй байсан зүйл болж өгдөг жишээтэйгээр миний амьдрал урагшиж идэг гэж боддог. Та хэзээ хамгийн их айж байсан бэ? Хоёр өнөө өдөрт хайжсэн. Их зүрх бүх үе сэтгэлөнд жийсэн. Тэгээд тэрнээс хайжсэн. Таны амьдралын хамгийн утга учиртай үч юу вэ? Энэ талаар дурсал. За миний хамгийн амьдралдаа хийсэн бүтээсэн бүх зүйлсээр бахархаж явах шиг сайхан байхгүй. Тэгээ миний амьдралд бахархах зүйл бол энэ нийгмийн тогтолцоо өөрчлөх шинжилгээ. Зах зээлийн харилцаанд шилжсэн тэр мөчид нийгмийн салбарыг энэ зах зээлийн нөхцөлд нийцүүлэн шинжлэх үйл хэргийг гаргаж оролцож одоо үр дүнд шинэ хуулиуд батлагдаж мөрдөгдсөн би одоо маш их бахархаж байна. За дараагийн таны хобби чөлөөцлийн талаар асуух гэж байна л да. Та ер нь хоббитэй вэ үү? Ямар хоббитэй вэ? Би одоо ордмор хоббитэй шүү дээ. Өөрөө би ордмор онжсэн. Тэгэхээр намайг ч нөгөө батхан хөвгт учраас аваагүй мөр болохгүй. Ах эгч нараа тэгээд айлын хөвгтөр мөр болдог нэг юм байсан. Тэгээд би өөрөө мөр дуртай учраас яг ордмор байсан. Тэрийг одоо би сүүл биш тамарсан. Тэрийг өөрөө үйдэг. Тэгээд одоо сонгондоо оролцдог. Хэдэн настайг үйтэй вэ? Бүр жоохон байж таах гэдэг. Тэгэхээр үйдэг ч одоо юу шүү дээ. 8 дугаар ангид байхдаа мөрөө яа. Үйдэг болсон. Тэгээд тэрнээс өмнө бол одоо 5 дугаар ангид байхдаа ортомороо онж оролцдог шүү дээ. Дандаа айр төрөө авдаг. Тэрэндээ бахдаг. Тэр л одоо миний гол үндсэн хобби юм да. Эсвэл бүр төрөйг одоо марийн хоббитэй болгосон юм биш үү? Оролцож, оролдож, айртуулж. Тэгээд ордмор сайхан шүү. Тиймэрс хэрэгтэй сайхан. тэр сүүл талтар газар сумын наадмын төвлөд их гоё мэдрэмж байсан тий. Өстой гоё байсан шүү. Савын нэсэндээ сумын наадмын төрүүлж ирсэн. Тэгээд ордмор хөлөг битгийчнээ сайхан юм билээ. Сав байлгүй яах. За та уран зохиолын ном дуртай юу? Дуртай байлгүй яах. Дорн дээр үчи бид нар уран зохиолын ном том аргаанууд чинь алгасгүй уншдаг байлаа шүү дээ. Одоо энэ хүүхдүүд намайг шийдсэн. Хамгийн эсвэл дахиж дайртаа ногоордохоос чинь шүү маань Монте Кристо гүнгээд Голден Батар маань CC дэгсэн шүү шаарай. Тэр мэтэр тэр үеийн одоо сонгодог дэлхийн сонгодог арманууд чинь бид нар цагаат уншдаг зэрэгээрээ бахархдаг
өөрийн орны зохиолч гадаадын сонгогдсон зохиолчд ингээд том орон найрагдлууд ичрэн уншдаг. Тэрээр одоо харагдгүй л шүү дээ. Танд хамгийн их нөлөөлсөн уран зохиолын ном байдгүй. Аташаа зүрхний хилэг. За тэгэл Тэстерчийн нэсвэрчийн оюнгын болон хөрний хэдтэй шилхүүд байна. Нэрч одоо зинг бахарч шүтэн бишж ялээ шүү дээ. Та чөлөөцгийг хэрхэн өнгөрөөд үйсэн бэ? За одоо чөлөөцөөр бол одоо салхинд гарах их дуртай. Ялангуяа үр хөвгүүд таамагтайгаа одоо энд зугаалж ийсэн, амарч ийсэн, голын хажууд усанд орж ийсэн. Сэнж байгаа шүү дээ. За олон энэ паркаар одоо зугаалаад зураг авах ийсэн. Өөр ачаалтайгаар ожигс тоглож ялангуяа хөдөө би малын дэргэд хөдөө гэрт хөвгүүдтэйг одоо тоглож наадчих. Одоо уулахтаар явж зугаалж. За тэгээд гүмэл ойсон аргасаага бэлдсэн тийм сайхан өдөөний амьд чимхэн дуртай юм. Таны хамгийн дурсамжтай аяллаа хадлаар ярьж. Энэ гадаад хэмнэн Вьетнамд нэг митинг явсан. Нилийн дээр үйдэх тий. Очтой 10 жилийн өмнө. Тэр. Тэр бол одоо сайхан юм гадаад орнуудаар явж ирсэн дурсан сайхан байд. Имэтэн зүг Таж Махалтай шиж. Холиудын гудамжин энэ гэдэг тий. Тэр гудамжаар явж ирсэн. Тэр холиудын нэг гудамжинд одны зэрэгт одны хажууд ятсан зүг гэдэг шүү дээ. Тэдний хажуудсан зургууд аваад тэгээ сайхан өөдөж Монгол их орондоо бол одоо тэгээд Монгол нутгаараа өдөө одоо явж исэн, зугааж исэн олон дорсон зүйл бол сэтгэлд анхс үлдсэн байна. Таны хамгийн их хүч зорж очсон газар байдгүй. Эдгээр аялал уус бол одоо манай Монголд ч байсан бол тийм газар. Энэ орчиж ирсэн газар бол хойн одоо ташуун гэдэг утгаар зорж ирсэн даамын үсэл хайх татчихсан сэтгэлээс гадууд зорж явж ирсэн тэгээд энэ өөрөнгө арангагийн дотор байсан сайхан газар тэхийн цагаан орон доо тэгээд сайхан газар тооцож явж ирсэн гэдэг сэтгэл анхсан сайхан аялал зугаалах байдаг та. Та хоол их дуртай юу? Онцлог жоригын талаар яаж? Онцлог жороо. Тий, хамгийн сайн хийдэг хоолны талаар. Би одоо моцыг бол янзын хяналтад өөрөө шүү дээ. Тий. Урдын зураг хожирын нэгээд сайхан шилтэй гоц чөлийг харж ирсэн. Тэгээд хамтлаад тийхвэл тодорхой хийж чадна. За нөгөөх нь бол харамсалтай шил. За тэр бол харамсалтай гэдэг чинь одоо янз шүү. Юу шүү дээ. Цогтой амиг зийг одоо харамсалтай хийсэн байдаг. Тэгэхээр өөр мөсөө яагаад гэдэг мэдээ зуршлын жилөө сайхан хийсэн. За амралтын өдрүүдээр хэрхэн өнгөрөх туртай вэ? Амралтын өдрүүдээр ачаад удаад тэгэл амралтын минь очиж бол сайхан хоол хийгээд тэгэл одоо тэднэртэй дагалж наадах их туртай. За та олон нийт чиглэсэн ямар ажил хийж байсан бэ? Мэдээж нийгмийн даатгалын багц зүйл байгаа тий. Тий. Тэр би ч одоо энэ спортод дуртай юм шүү дээ. Спортод өдөрт зүтгэлтэн гэж өөрөөр хэлэх дуртай. Одоо энэ
Монголын Корошго албаны ерөнхийлөгчөөр 20 хэдэн жил ажиллалаа. Энэ Олимпийн орны өдөртөгтэй хамтарч олон жил ажиллалаа. Одоо сордуулж гээд сүлжийн төрөл гарлаа сүлийн аргач маш их төгсөж Монголын сордуулж албаны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. За тэгээд орон сайхны чиглэлээр ялангуяа сүүлийн ахмадуудыг зохион байгуулах ахмадуудын авиасыг байлгаж өгчүүлэх чиглэлээр их санаалалтай ажиллаж байгаа бахархалтай байна. Та хин нэгэнд амьдралын замыг чиглүүлж өгч байсан уу? Хин нэгэнд амьдралын замыг чиглүүлж өгч байсан уу? Үр хөвгт бол өөр таньдаг дотны хин ч хийж байна. Гэж одоо миний энэ 5 сайхан өөр дээр төрөялөө асч миний орхон төвөнгийн нэгэн байдлын газрын дараа яамны том мэрэгчлэн байсан. За тэгэл миний том хуучин нийслэлийн нийтлэгүүлсгийн газрын орлоготой мөнгөтэй төрийн үйлчлэгийн том асчила. За одоо агаахан байна. Банкны салбарын том менежер байна. За миний эрдэнэтлээ гээд одоо мэрэгчлээс ажиллаад өндөр нарийн мэрэгчлийн даваасгч юм биш. Энэ пүрвэд сумын дарга эрдэнэ хурлын дарга одоо амнотын одоо сонгуулиас авсан том дарга байна. Энэ хөвгт чинь өөр хөвгтөө халамжлан хүмүүжүүл чиглүүлж зааж одоо миний нөлөг соромжаал одоо зөв ажиллаж амьдарч байгааг нь хэлж шүү дээ. Тэрийг аль би одоо хүмүүжүүлсэн сайн сайхан явуулж ийн гэж ойлгодог. Миний сургаалыг энэ авчлаа хэвчээ. Хүмүүс танаас юу суралцсан гэж боддог вэ? Надаас одоо ажил хэрэгцсэн одоо хүмүүс сурах хэрэгтэй. Нэг хуулийн төсөл, нэг засгийн газрын шийдвэрийн төсөл, за тэгэл албан бичиг хэрэг боловсруулахад яг тэрийг одоо өөрийнхөө оюун ухаанд шингээгээд өөрийнхөө гараар бичээд боловсруулаад тэгээд эцэст нь одоо тэр алавжаад гарсны дараа болгон одоо бахархал байдаг. Яг энийг л одоо надаас хүмүүс сурсан хүмүүс чинь цаашдаа чинь ажил хэрэгч бодсон сэдвээ одоо ажил болгохын зааж нарыг л олон хүмүүс сурах гэж бодож байгаа. За залуу үед өх урмын үг байна. За залуучууд минь цаг өөр болж байгаа. Богдын лүнд ингээд та нар одоо залуучууд уншааг баг. Тэн дотор мууч юм биш сайн ч юм. Ер нь бол цагийн зөвөн ирж байгаа шүү гэдэг үгийг би залуучууд төрнөш хэлэх дуртай. Тэгэхээр энэ нийгмийн сүлжээ social distance энэ Facebook дээрж харьцаа энэ бол хүн номын байх ёстой харьцааг алдагдуулсан маш аюултай юм үзэгдлүүд бий болж байна. Эцэг өндлөхөө ах цахаа мэдхээ нийгмийн хэлбэр дарамжтай боллоо, хүний үг авахаа ном уншихаа байлаа. Гэл ингээл одоо муутлаас нэрээд ивэл маш олон тийм бүгд сүйдэртэй үзэгдлүүд маш их байна. Тэгэхээр энийг залуучууд даван туулах хэрэгтэй. Тэр сайхан дэлхийн нийтийн юмыг одоо сайн муу юмыг авч мэдээлэл өргөн үргэлж авах нь бол зөв ёсны хэрэг. Гэхдээ авахын ухаанаар маш ухаалаг хандахгүй бол дандаа босрно болж идэхгүй. Зан харьцаа ёс зүй энэ бүгдийг авч ирэхлээр тэр сайхан Монгол өв соёл саншил өвгдийн тэр сайхан сургаал эрдэм номын тэр их соёл тэр бичгийн хэл бүх одоо зан саншил ясаа аюулгаад одоо дэд хамгийн одоо баримтлж ирсэн шүү дээ. Баримтлж хамгийн гол нь Монгол соёл өвөө хадгалж явахгүй бол хэдэн мянган жилийн дараа Монгол гэдгийг сайхан ертөнцийн ихнээ дурсагдах хэвээр алдар нэр түүхч бүдгэрч энэ янз бүрийн улс орнуудыг хүмүүсийг дуурайсан үйл хөдлөлд нэр бичвэ гэж хэлэх санаазруулж байгаа учраас залуучуудаа энэ бүхнээс одоо зайлшиж оюун ухаанаа одоо зөөр одоо
төгсгөж сайн сайхан байхын эрүүлгийг л одоо дэвшүүлж явдаг. За одоо тэгэхээр түүхэн нөхцөл цаг үеийн өөрчлөлийн талаар танилцуулсан байна. За ер нь таны амьдрал тохиолдсон юм түүхэн үйл явдлуудаас та дурдаач. Хамгийн онцлог үйл явдлууд байдаг шүү дээ. Яг миний би ч одоо нийгмийн өөрчлөлтийн нийгмийн байгууллагын араач үсгийн би социализмын бүтээгдэхүүн. За тэрнээс өмнөх гэвэл ном авилээс үзснээр бол тэр бурангуй пиатлизм харамхуй яс өдөлөг тийм нийгэм бол социализмээс өмнө байсан. Тэрнээс улбаасан тэр өдөлөг орчноос гарахын тулд социализмын үйлдэлүүд их юм хийсэн. Тэр замлыг биеэрээ тулсан юм байна. Тэгэхээр тэр социализмын чинь бид нар бүгд биш үсгтэй болсон. Бүгдээрээ эрүүл зарвал болсон. Нийгмийн халдвар зүйчнээс хүн амтаа ангижсэн. Тэгээд үйлдвэр байрлал зовоод энэ орчин үеийн одоо энэ сайхан бүтээн байгуулалтууд социализм бий болсон. За хамгийн гол нь ёс заншил зам үйл зөв одоо хүмүүжил энэ бүх юм чинь бол одоо социализмын төрөлтөнд орсон. Үнэхээр бол одоо бас бахархын зөндөө байдаг. Улс орны өөрчлөлт таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Жишээлбэл одоо сургууль соёлд яваагүй. Тэгээд улс орны өөрчлөлийг бас одоо өртөж хөлнийгүүлж яваагүй бол би одоо төлөв харахгүй бичиг соёлгүй юм эсвэл одоо нэг харамхай төлөв юм байхыг үүсэхгүй шүү дээ. Тийм учраас энэ улс орны хөгжил ялангуяа соёл боловсрол эрүүлийг хамгаалахын чиглэлээр Монгол орны энэ Азийн орнуудаас төрүүлж онцгойсон юм хавья бол одоо бидний сайн сайхан амьдарч өгч одоо үндэс болсон шүү дээ. Тийм учраас одоо өнгөрсөн нийгмээс социализмаас бидэнд хамгийн одоо сайн сайхан зүйлсийг бидэнд үлдээсэн гэж одоо бодож байна. Социализмын үеч нь бол одоо хүм ирсэн хэрэг хөл савна гэсэн тийм. Тэгэхээр одоо юм хийнгүүтээ тэндээ давхарсан хөл савна тэргээр амьдана. Түүнээс одоо тэнд илүү ард билүүд болоод баяжих, хөргөж авших, олгой дайрм хийх тийм юм бол одоо социализм байхгүй. Зөвхөн боломжийн амьдралын хэмжээний тэр үедээ цалингийн одоо улсаас өгдөг, тэр цалингаар амьдардаг. Тэр цалин бол одоо өмсөх хувцас өрнөөр авчин, сайхан хоолунд хэрэглэчин. За боловсрол эрүүлэн бүх юм өндөр хөргөө тийм байсан учраас бүх хүмүүс одоо өвдөгч хүмүүжлэлтэй соёлтой мэдлэг боловсролтой ингэж одоо амьдарч ирсэн. Та шинэ нийгмийн үеийг хэрхэн хүлээж авсан бэ? Танд шилжилтээс ингээд шилжихэд асуудал байв. Ер нь яг одоо тэгэл Иран чинь амьсгал гараад тэгэл одоо арчин зах зээлийн өсөлтөөр шилжсэн. Тэгэхээр энийг бол одоо миний хувьд л дэмжиж ирсэн. Яагаад гэвэл тэр эдийн засгийн төв байгууллагууд ажиллаж ирсэн. Өөрөө эдийн засгийн мэргэжилтэй. Тэгээд тэр улс орны одоо бодлогыг тодорхойлох төсөв төлөвлөгөө зохиох. За тэгэл хөгжлийн бодлогын явц энэ тэрийг аваад үзэхдээ ер нь жоохон тийм мохортол байдалд орсон нь бол мэдэгдээд ирсэн. 80-аад оны сүүлээс. Тэгээд тэр зах зээлийн руу шилжээд Оросд одоо ресторан тавьсгал гарлаа. Тэгээд Орос чинь одоо бид ч Оросын нөлөөнд амьдарч ирсэн бүх бараа бүтээгдэхүүн амьдрал авах юм. Тэгээд Орос чинь ингээд задраад тусгаар сууд болоод гараад ирэхээр манайх бол тэр их агуу их өөрчлөлтөөс хоцрохаар байхгүйсэн. Тэгвэл одоо амьдрал хөгжлийн аялзамаа сонгох гэдэг нь мэдхий байж. Тийм учраас тэр одоо хоёр өрсөлдөг хайрцдаг, дэлхийн бус орнуудтай хайрцдаг энэ одоо чөлөөт орчин зах зээлийн энэ тогтолцоог шилжих зүй ёсны байсан. За тэр үед
миний одоо өндөрч явсан тэдэн балтгийн юм олон сайхан болсон хүчнүүд амь залуу үедээ суудлаа тавьж өгч энэ арчлалын замаар хөгжүүлэх ишлийг тавьсан нь бол одоо тэр хуучин өдөртөгч нарын тэр хуучин намын одоо карьер гэж одоо явуулдаг. Тэгээ сүүлийн үед одоо энэ замаар хөгжиж байгаа бол тэгэнтэй дохтой юм байна л да. Тэгэхээр устрын төвчөө огцруулаад залуучууд ирэх мэт явуулсан. Тэгээд нь бол одоо зөв шийдвэр гэж боддог. Залуугийн гарч ирэх төсөл байх. Амьдралаа эргээд харахад танд хамгийн их одоо өөрөөр талархаж байгаа зүйл юу вэ? За. Тэгэхээр хүний амьдрал бол яг цаанаасаа зорсон зургаараа ясчаагаараа явдаг юм бол гэж боддог. Тэгэхээр миний амьдралын гол сүм нь бол энэ зөв мэрэгчлэл эзэмсэн. Тэгээ эзэмсэн мэрэгчлэлээр төрийн яам тусгай газруудад ажиллаж төрийн одоо жолоо барьж ирсэн хүмүүстэй сайдар нартай харьцаж ажилласан учраас би Монгол улсны хөгжил ялангуяа эдийн засгийн нийгмийн чиглэлийн хөгжлийн өөрчлөлтөнд одоо үнэтэй хувь нэмэр оруулсан гэж бодож байна. За ялангуяа нийгмийн салбарт бол одоо дэлхийн нийтийн жишгт нийцсэн цоошин тогтолцоо нийгэм даатгалын харилцаа шинээр үүслээ, бэхжлээ, хөгжлөө. Доор Монголд байхгүйсэн тогтолцоо бий болоод одоо 30 гаруй жил баттай суурьтай хөгжиж шин гэж олуулсан байгууллага үнэлээд өгнэ. За энэ өнөөгийн Монголд хөгжөөд 30 гаруй жил болцсон нийгэм хамгаалал нийгэм даатгалын тогтолцоо бол бодиттой үндэстэй хөгжсөн ийм тогтолцоо юм шүү гэдэг үнэлчлээ шүү. Тэгэхээр энэнийг одоо бий болгож суурийн тавилчиж энэ ажлыг эрхэлж явсан давуу бахархаж явдаг юм л байна. Хэрвээ та дахин залуу болвол юу хийх гэсэн бэ? Хэрвээ дахин залуу болвол үндэсний хөр барилт. Тэгээд ямар ч юм улсын начин ирээний тийм амжилт үзүүлж тэгээд залуу бохчуудыг бэлтгэх энэ үйлчлэгт гараар оролцсон явах болов гэж бодож байна. Яа. Бэлтэн тэнд үг бүхээс ингэж сонссон. Та тэр талаар яриач. Та нэг дурсамжин дээр нэг тийм гоё юм байсан шүү дээ. Тэр яг сайн тэр бүх гэдэг нь манай авч нэг аймгийн арслан зэндааны бүх юм байсан байл. Сэрэгт байхдаа Бороо аймагт нэг сум аймгийн наадад төрүүлсэн юм уу, сумын наадад төрүүлсэн. Тийм түүх өөрөө зэрэг багт. Тэгээд л өөрөө бас манай авч бүхэн дуртай. Тэгээд юм л одоо барилд насалж идэг. Жолооч юм шүү дээ. Тэгээд нөгөө дээгатаа яваад хаяа сууг явж яхад сууг хүмүүстэй барилдсан. Одоо тэгээд ингээд жолооч одоо юу вэ баян захтын наахан хөдөө зогсож нөгөө шил архаар өөртөө барилдаа. Тэгээд нөгөө тэддээ нэг шил архаа жижиг ч юм уу. Тэгээд архаа уудаг зарим нь тэгээд дансан дээр нөгөө алдсан архаа бичсэн. Тэгээд нөгөөдөл мөнгө өгчдөг. Ангийн дэлгэрэнтэй ангийн арх хичээл явж байгаа юм шүү дээ. Тэр үедэр их настай барилддаг байсан. Сүүлдээ 50 настай бохчуудын барилдаа баян зэмдүүсэнд болоод. Тэгээд Монгол улсын арслан хожаач хэлтэн зэрэгэд автаа найз нэг үе та анжуулсан байлээ. Тэгээд сеначин сенаа нүүцчлээ бас нэг цалтай нэг тийм бохчууд барилцсан 50 настай.
Тэгээд аав тэнд барилдаад зурган байдгийн дөө зөвлөлөө дөрөнгө зөтө шотгтай. Тэгээд гарч байгаа алсан талаатай. Тэм зурган байдаг. Тэгээд тэр сумын наадмын өвчүүлийн настайчуудын барилдаад төрүүлж ирсэн. Тэгэхээр ер нь одоо барил 50 настай хүн шүү дээ. Тэгэхээр бол тэр залуудаа сайн насж ирсэн. Одоо тэр барилдаад Монголын болгон барилдаж гисэн бас тийм бэртэ танкет боломжийн барилддаг хүн байсан юм даа гэж бодож. Байдгийн тэр гараар яа хэрвээ залуунаас ирэх юм бол бүх болох юмсан. Гэж одоо боддог учраас наавтаа болоод. За. Таны хамгийн дуртай хэлдэг үг юу вэ? Тань тийм ураач гэдэг юм уу? Тийм ураа лозон тийм урам авдаг үг байдаг уу? Одоо военаа дэлгэр хийж бодож хэлж өгдөө. Одоо ер нь бол хараад хэлээд ирэхгүй юм байна шүү дээ. Тэгэл сайхан воентай дэлгэр сайхан амьдралтай юм л байвал тэгээд сайхан бит. Тэгж л болж байгаа. Ирээдүйн хойч үе үр ач нартай та юу гэж хэлж тагж үлдээмээр байна? Гэхдээ хамгийн гол нь одоо ёс суртахуун сан чин энэ хамгийн чухал юм шүү дээ. Зөв ёс суртахуун гэдэг чинь зөв хүмүүжил гэсэн үг. Тэгээд зөв ёс суртахуун хүмүүжил энэ бүхэн чинь нийлжиж хүний амьдралд одоо төлөвшдөг. Тийм учраас одоо хүнтэй харьцаасаа эхлээл хүний хүндэлсэн хүндсэн өөртөө муу хүн байсан ч гэсэн тэр хүнтэй одоо сайхан сайхан харьцсан. Ер нь одоо хүнд бол муу санаж ирсэн болохгүй. Энэ хүний мууч бол өөртөө байдаг гэж байна шүү дээ. Хүнд муу санаад хүнд гомдол одоо хүнд шалхал ингэж явах юм бол тэр хүний үйлс тэгээд ямар нэгэн хэлбэрээр тоглолттой байж болцгүй юм л байна. Тийм учраас ах цах хүнийхээ өвөнд орж ялангуяа одоо аав ээжигээ ахын дүүсээ дүүнраа тэр томсээ гэдэг чухал юм байна шүү дээ. Тэр настай хүний нэмээ хаагч гэж зөв харилцаа гэдэг чинь одоо тэр хүний цаашдаа хүн болох багасаа гэдэг шиг тийм маш нэгэн цааш юм шиг. Бицүү. Яас. Зорилт гэх юм уу та надад гоё юм ярьжсэн шүү дээ. Агийн хүнтэй суугаад үзчихмээр байна гэдэг. Тийм. Тэр талаараа яриач. Тэгэхээр хүн бол нэг насыг дуусгах нь бол тодорхой шүү дээ. Хүн мөнгө биш. Мөнхийн ус уусан биш гэдэг одоо байдаг шүү дээ. Гэхдээ хүн бол ерөөсөө тэр өхлийн тухай бол хүлээж мөрөөдөж болохгүй. Хүлд бол хүн бэлэн байх хэрэгтэй. Ажичээл би одоо өчглөө яах вэ гэж тэгээд бодоод байх юм байхгүй. Гэхдээ сайн сайхан эрүүл урт наслахын төлөө бол цагийн хөлт бодож явах хэрэгтэй. Энэ хүүхдэн дэр өөрийн одоо өөрчилж өссөн үр ач энэ олон сайхан военууд шүү дээ. Яаж ч юм тэрнээс гарсан хүүхдүүд тэгэл одоо цаашаа өсөнд үржийлээ. Энэ яваа ойлгоно гэж болж ирсэн гэж ярьж ирсэн. Тэгээ одоо 40 гаруй явчихлаа шүү дээ. Bir өдгөргөнөө хүүхдүүд ачаа энэ энэ үдийн сайн сайхан амьдралын төлөө үсэх юмсан харах юмсан гэсэн зорилготой байна. Үр ачны хүртэл эмээ өмнө тэгстэйхан сайхан урт тусалж яасан хэдэн жил хэдэн даймд харагдаасаа гэж боддог ярьдаг шүү дээ.
Тэгэхээр энийг одоо бас биелүүлэх хэрэгтэй. Тийм учраас одоо шиг одоо хангалттай төржийг өөрхөн мөсгөд агуулаад энэ ингээд гэрэл болох гэж байна гэдэг ороод ирэх юм уу. Соёнбатыг нэг хүнтэйгээр үйлчилж нөгөө хэн жирэмсэн болцсон байх ч юм уу. За тэгэл одоо CC одоо нэг хөөдрүүлсэн гэтлээд ирж байгаа юм. Энэ үеийн юм үзхимсэл гэж хүн бодож байгаа хэрэгтэй. Аяа тэр хугацаа нь болоод тэгээд одоо болохгүй болоод тэгээд бол хамгийн гол нь үний сэтгэл гэж нэг баян. Сэтгэлээр баян юугаараа баян, дүүрээ баян гэж. Тэгвэл сайхан сэтгэлтэй, сайхан мөрөдөлтэй, ирээдүйн бодолтой байж өөрөө ч нэлтаа сайхан харагдаад тэдний сайхныг үзнэ гэсэн юм л одоо бодолтой явдаг та. За тань төсөлд нь хэлэх үг байна. За ингээд миний айжи өгтөө миний амьдралын түүх намтар амьдралын самнал хийсэн бүтээсэн ажил ирээдүйн одоо бодол саналын талаа сайхан одоо сэтгэлийн сонссон үлжидэгшүүд маш их баярлалаа. Энэ бол одоо бидний амьд харилцаа гэдэг чинь зүгээр одоо сайн уу бичээж хос илүү сэтгэлийг бодолж сэтгэлийн дотоод байгаа нандин чанаруудыг одоо үгээр хэлбэршүүлж энэ бичлэг хийж аваад одоо гайхалтай нэг баярлалаа. Тэгээд миний өр хүүхдүүд ажил нарвын одоо өвдөгч боловсролтой хамгийн гол нь одоо аливаа муу юмд автахгүй хүмүүжил зөв одоо энэ сайхан соёлтой ирээдүйтэй нийгэмд өөрийгөө зөв авч явж эрдэм боловсролыг одоо өргөн хүрээтэй эзэмшиж тэгээд талбарын мэдлэг чадвартай авиаслаг байж тэгээд хамгийн гол нь өөрийгөө дижээх, хэрүүлээ дижээх энэ орлоготой ашигтай амьдрахын төлөө одоо маш чухалчлан бодож явах хэрэгтэй. Энэ бол одоо ашиг орлого мөнгөний төлөө биш шүү. Тэгвэл өөрийнхөө эзэмшсэн шийд боловсролтой зөв ашиглаж хамгийн гол нь чинь ажиллаж амьдрсан орлогоороо өөрийгөө нөгөөтэй дижээждэг сайхан амьдрдаг гадаад дотоод харилцаатай гэдэг энэ сайхан нэгэнд олон л одоо эрдмээр баян эрдэм номтой хүн чинь амьдралаар одоо зайлшгүй дүүрэн байх хэрэгтэй. Энэ үний учир одоо ахуйд дээдс аавчиг одоо хөдөлсөн их сайхан өвөөр сэтгэлтэй ийм л одоо зам болж өсөн дэвжиж сайн сайхан амьдрасаа гэж хүсэж өрөё та. За баярлалаа. Тэнгэрээсээ уйдахада хоттон газраа зүудлэх шиг босоо заяагаар өөрийгөө хүсэлсэн дээлтэй химрэн биш гэж үдээ эр хүн бижээ